За үзэгчдийнхээ өнөөдрийн Төмөн амгалан айлтгая. ТV студийн 1-р суг 103.6 төлөвлөгөөнүүд Монголын комедчдын үгдэл бодлыг сонсох чөлөө тэндрийг таны өмнө дэлгэж байгаа. Өнөөдөр 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баасан гараг Улсын нийслэл Улаанбаатар хотод оройн 18 цаг тэгдэг минут болжээ. Үзэгч та бүхэн цагаа тааруулаад дэлгэцэндээ ойртоо цуугаарай. Нэвтрүүлгийг үзэх, харах боломжгүй байгаа улсууд 103.6 гэсэн радио FM дээр долгионоо тааруулаад сонсох хэлбэрээр бидэнтэй нэгдэж болно. Монгол комент @yahoo.com гэсэн хаяг таны сан сэтгэлдлийг энэ өдрийн туршид бас шууд хүлээж авч цензургүй хүрэхэд бэлэн байна гэж. За ажлын нэг 7 хоног бас нэлийн хүл хөдөлгөөнтэй шавтарж байгаа шиг байна. Чамаар сонир сайхан юу цаа байна? За ер нь бол одоо даваа гарагт чинь их хурсын баяр тохиож байгаа. Тэгээд энэ баярыг холбогдсон үйл ажиллагаанууд ерөөхдөө идэвхжээд эхэлж гисэн байна. Хамгийн гол нь тухайн өдөртөө бол Чингисийн талбайг тойрсон олон арга хэмжээнүүд дүүргүүд янз бүрийн өөрийнхөө талбайны нэрмж талбайнууд дээр арга хэмжээнүүд зохион болгосон. Тухайн өдөр бас нэлээд үүлэрхэг жоохон сэрүүвтер ийм өдөр байх юм байна гэдэг мэдээлэл эхлээд үргэжээ. За дараагийн нэг асуудал бол өнөөдөр улсын хурал дээр одоо нөгөө хуулийн байгууллагын шинжилгээний асуудал, цагдаагийн албаа багч, прокурорын байгууллагуудын асуудал яригдж байна. Ерөнхий прокурор сая 100 мянган төгрөгийн цалин авд юм байна. За тэрнээс доош хүмүүс нөө одоо ингээд шатаараар буураад доошоо цалин авдаг. Тэгээ одоо энэ цалин мөнгөний асуудал нөгөө шүүгчд нарын цалин нэмэгдсэнтэй адилхан л асуудлыг өмнө нь ярьж ирсэн энэ асуудал ч гэсэн яг энэ хуулийн төсөл хилцэгдэх үед бас яригдлаа. За өөр нэг асуудал гэх юм бол Монгол улс дахиад нэг бонд гаргаж байгаа ийм асуудал байна л да. Чингис бонд гэдэг 1.5 тэрбум доллар, Самурай бонд, Евро бонд гэдэг. Энэ гадаад зах зээл дээрээс босгосон, дотоод зах зээл дээр бас өчнөө олон бонд байгаа. Тэгвэл дахиад хөгжлийн банкаараа дамжуулаад хөгжлийн банк те сангийн ямар юм биш те. Тэгээд дахиад 1 тэрбум Америк долларын бонд гаргана гэсэн ийм мэдээлэл байна да. За, ерөнхийдөө бас цахим ертөнцид яригдж байгаа гол яриа хөрөөж иргэнүүд бол ерөнхийдөө Монгол улсын үрийн асуудал нийлээд өнөөдөр халуун сэдэв болж сөхөгдсөн. Дээрээс нь оюу толгой 5 толгой гэдэг стратегийн орд газруудын эргэн тойронд асуудлууд яригдж байна. Цагаан суврагын орд газраас Монголын төрийн хувь эзэмшлийг тэг болгож нойлгосон үндсэн хуулийн цэцэн шийдвэрийн эргэн тойронд их хурлын түвшээд бас хоёр талдсан маргаан мэтгэлцээний дунд байж байна. За ардын нам, ардчилсан намын бүлгүүд бас тодорхой төвшөндөө 2016 оны сонгуулийн хуулийн асуудлыг бас сөхөөд эхэлсэн нэг иймэрхүү төр зурагтай байна. Нам доторх одоо бүлэг пракс хөдөлгөөнүүд идэвхжсэн. Тэр дотроо намын дэр гэдэг залуучуудын байгууллагууд намаа шинжлэх хөдөлгөөнд бас нэлээд идэвх гаргаад оролцож байгаа гэсэн материалууд ерөнхийдөө одоо бүхэлд нь их зур багцлаад хэлж байгаа юм. Иймэрхүү асуудлууд өнөөдрийн бас гол халуун сэдвүүд болж яригдж байгаа шиг байна миний анзаарснаар. За олон чухал асуудал спорт урлагийн эргэн тойронд болж байна. Монголын дуурийн дуулаачдын бас томоохон төлөөлөл болсон залуу бас олон улсын тэмцээнд амжилттай төрүүлээд ирлээ гэсэн мэдээллийн захин сайтуудын нүүр хуудсанд байна. За тэгвэл жодоо бүхийн бас одоо нэлээд нэртэй эмэгтэй тамирчин маань эх сараас эхлээд Казахстан улсын иргэн болж байгаа гэсэн иргэншлээ авч байгаа гэсэн ийм мэдээлэл спортын хүрээлэлд яригдж байна. Гэх сонин сайхан дуулах олон үйл явдлуудыг бас мэдээллийн тэргүүлэх сайтуудаас үзэгч та бүхэн үзэж харж болох нь аль болох цаг хэмнэн 7 хоног болгоны баасан гараг загтлын өдөр гэсэн ийм өдөр болж тодтголд ор явдаг юм. А бидэнд бол хугацаа байна. 18 цаг тэгдэг минутаас 18 цаг 50 минут хүртэл дундаа ямар нэгэн реклам сурчлагаагүй цэвэр 50 минутын метраж бидний өмнө хүлээж байгаа учраас энэ цаг хугацаагаа бас болж игэл үр бүтээлтэй ашиглая гэсэн бодол байна. Ураа хэлж. За. Монгол комментэд нэгтгэе. За нэг нийтэд ороод ирэх юм үзэгчтэй засгийн газраас 1 тэрбум $1 бонд гаргахаар болсон материалыг дөргөө цэгмэн онцолжээ. Өчигдөр бол засгийн газрын ээлжид бас суралдааныг хийсэн юм байна. 1 тэрбум $1 бонд гаргахаар болж байгаа. Төсвийн алдагдгийг баг зардалтай утга хугацаатай их усүрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд иргэн төлөгдөх засгийн газрын болон засгийн газрын баталгаа бүхий гадаад үнд цаасны иргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачаалтыг чиглэх гэдэг ингээд маш олон үндслүүдийг нэрлээд 1 тэрбум $1 бонд гаргахыг засгийн газрын үнд цаасыг олон улсын зах зээлд арилжаахын сангийн сайд Эрдэнэ хотод зөвшөөрсөн байна. Гадаад зах зээлээс дахиад тэрбум $1 бонд гаргах босгож ирэх нь. Зөвхөн энэ сарын хугацаанд энэ 5 сарын дотор за энтхийн ерөнхий сайдын тэрбум $. Арабад үзэглэгдсэн гэрээний 6 тэрбум $. Одоо дахиад засгийн газрын бонд 1 тэрбум $. 8 тэрбум $, буюу ойролцоогоор 15 их 80 гаруй төгрөгийг сарын дотор бид нар гаднаас зээлж байгаа. Бонд гэдгийг их тусгай гэж ойлгож байгаа. Манайхан сэтгхүүд нэг тийм мессеж өгсөн. А бонд бол бонд шүү. Бонд бол ашигтай.
Бонд гэдэг чинь нөө өрнөөс өөр байдаг гэдэг ойлголтыг төрүүлсэн. Яг мөн чанар дээр гэх юм бол цэвэр өрчин бонд байхгүй юу? Гарцаа байхгүй хугацаанд иргэн төлөгдөх. Гарцаа байхгүй хугацаанд хүн төлөгдөх. Гарцаа байхгүй буцааж өгөх ёстой мөнгө чинь бонд. Би бол яагаад энэ үр тавихын юроос эсэргүүцдэг юм аа? Бонд гаргахын чинь ч гэсэн эсэргүүцэхгүй. Та нар нэг л зүйлийг хилээд өгөл дөө. Нэг л зүйлийг хилээд өг. Тэгээд цаашаага өрөө тавь бондоо гарга тэр бүх проблем процедур асуудал чинь бол пад алга. Өмнө авсан бондороо юу хийсэн бэ гэдгээр хилээд өгч. Чингис бондор юу хийсэн? Самура бондор юу хийсэн? Засгийн газар хөгжлийн банкнаас босгож ирсэн 580 хэдэн сая доллараар юу хийсэн? Өмнө нь бонд гаргаад босгож ирсэн мөнгөөрөө юу хийсэн гэдгээ гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр хилээд өгч. Тэгээд дараагийнхаа бондыг гаргах чинь бол алга тушаа суужээ. Яг энэ бонд гаргаж байгаа асуудал яагаад бондыг ингээд гинт 1 тэрбум долларын бонд гаргах болсон бэ гэсэн шалтгаан нь юу гэж? Юу гэхээр зэрэг оюу толгойн гэрээ урагшлагаар боллоо. Оюу толгойн гэрээ явхаар болсон. Тэгэхээр зэрэг олон улсад Монгол улсыг ямар үнэлэлтэнд оруулсан гэхээр эрсдэл багтаа улсын тоонд оруулчих. Бонд гэдэг чинь нэгэсэндээ засгийн газар өөрийнхөө барьцаалаад зээл авчиж байгаа шүү дээ. Одоо нэгэсэндээ ямар нэг юм барьцаал лиценз тавихгүйгээр засгийн газар өөрийнхөө нэр хүндийг барьцаалаад бонд гаргаад авчиж байгаа. Тэгээд засгийн газар гэдэг бол ээлжтэй гэдгийг бид нар харлаа шүү дээ. Шинжлэлээс шийдэл рүү шилжсэн бид нар хас. Тэгээд одоо шийдэл нь дараагийн одоо парламентаар ямар юу болж солигдгийг бид нар мэдгүй. Тэр үед нь тэр хүмүүс нь яаж бондынхаа мөнгийг төлөх вэ гэдэг асуудал бас гарах. Харин тий. Би одоо нэг л юм хэлж байгаа юм л да. Үр гэдэг бол иргэн төлөгдгөл мөнгө. Тэгтээ үрийг зөв зохистой зохион байгуулалт зарцуулаад үр өгөөжийг нь хүртсэн усууд зөндөө. Оюутлын цехийн одоо юу гэдгийг те нэг үйлдвэрийн эзэн засгийн газрын хөнгөлөлтөө зээлд хамрагдаад 200 сая төгрөг зээлээд энийг 400 сая төгрөгийн эргэлтийн бизнес болгоцсон байх бол зүгээр нэг ахуйн хүрээний бизнесээс эхлээд харагддаг зүйл байхгүй юу? Монголын төр хамгийн муу дампуурсан менежер гэдгээ энэ жишээн дээрээс харуулдаг. Яаж төлөх гэж байгаа юм гэдгээ хэлээд юунд зарцуулсан гэдгээ тайлбарчлах та. Ингээл болохгүй юу? Тэгвэл ард иргэд энэ та нарын тавиад байгаа өрөнд чинь зүгээр ингээд сэтгэл хангалуун сууж ээж болж байгаа юм. Гэхдээ чи тийм байдгүй үстэй цалингийн картанд мөнгө орно тийм үү? Банкн дээр очиод ямар нэгэн асуудал болоход тэр хуулгыг чинь гаргаад өгдөг үстэй. Миний цалин 800 мянган төгрөг өө. Тэгсэн цалингийн маань одоо зарцуулалт ямар байгааг би ингээд мэдгсэн юм а гэхээр хуулгыг гаргаад өгсөн. За та тэдэн сарын тэдний өдөр team супермаркетд орж талах тэдийг авсан байна. Ундаа тэр 2 литр сүү авсан байна. Ус цахилгааныхаа мөнгөнд тэдэн төгрөгийг ингэж өгсөн байна. Гэхдээ зүгээр иргэн хүний банкны хуулга цаг минут өдөр судалтайгаа гараад ирдэ шүү дээ. Энэ том засгийн газрын зээлсэн бондын 1 тэрбум 500 сая Америк доллар хайччихва. Самура бондын мөнгө хайччихва. Хөгжлийн банкны зээлсэн босгож ирсэн мөнгө яаваа. Одоо та нарын энэ авах гэж байгаа тэрбум доллар чинь юунд зарцуулах гэж байгаа юм бэ? Төсвийн алдагдлыг нөхөх гэж байгаа. Яаж нөхөх гэж байгаа? Үгүй төсвийн алдагдлыг гаднаас үр тавьж нөхдөг болсон юм. Энэ хуулиар болдго юм жишээ. Энэ дээр чи эмзэглээд байгаа болохоос өөр олон юм бол ярих шаардлага байхгүй байхгүй. Юунд зарцуулснаа хэлчих. Яаж төлөх гэж байгаагаа танилцуулчих. Тэгээд болоо штэ. Анх Чигс бондыг чинь авах жахад л үр ашиггүй зүйл зарцуулж जैन ямар ч одоо төсөл бичигдээгүй зүйл шууд бонд авчлаа гэдэг зүйл яригдал эдийн засгчд бөө юм болж байна. Тэгээ сүүлд нь юунд зарцуулсан гэсэн чинь нөгөө янз бүрийн зам мам тавьсан гудамж төсөл мөслөгээд эргээд үр ашиг өгөхгүй зүйл зарцуулчлаа гэж шүүмжлэлт дагуулж байсан. Сүүлд нь одоо нөгөө 888 төсөл хөгжлийн банкар дамжуулж байгаа төслүүдгээд 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй маружны цех мэх гэл ингээл бүрэн таран болсон юм шиг л сонсогдсон. Замруулахаар хэвээр гүм хурдан дорн замруулах юм да. Тэгээд тэгэхгүй одоо өдрөөс өдөрт үр өсөд байх юм. Би тэр одоо имзэглэл өдөр болгон монголчууд бид нэр ийм өртөө болсон шүү гэдгийг сануулаа л байдгийн. Зөвхөн энэ бондын өрчин 4 сая 250 мянган төгрөг нэг иргэнд 3 сая хүнтэй гэж тооцоход зөвхөн бондын өр нь 4 сая 250 мянга болж байгаа. Энэ тэрбумыг нэмчээ. Тэрбум ам долларыг. Тэрбум ам долларыг нэмчихээр нэг иргэнд бондоос гэхэд хэдэн төгрөгийн өр оногдохоор болж гин үү гэдгийг тооцоод үзээрэй. 5 сая гараа авчиж байгаа. Тэгтэл Монгол улсын гадаад өр байж байгаа шүү дээ. Бүхэл одоо бондоос тусдаа бүр Монгол улсын гадаад үрийн хэмжээ 20 тэрбум доллар. Эн чинь бүр талийцсан бохгүй юу? Юу бонд цаашаа. Тэгэхээр Монгол улсын нэг иргэн хэдэн төгрөгийн өртөө юм бэ? За бид нар өртөө байж. Гэхдээ хэр зэрэг үр дүнтэй өртөө бэ гэдгийг мэдмээр нь штэ. Тийм ирэх байгаа ч тийм. Өөрөө төлөх хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадж гин үү гэдэг. Тийм шанс байна уу? Эргээд төлөх тийм шанс байна уу? Эргэлтцэн ямар зүйл байна? Ийм л дампуу байна л.
За, Newsman сайт Ардс намын шинжилгээний хөтөлбөөрийнхэн Эрхэнбаяр дарагтай уулзсан юм байна. Намын дарга энх болдод намын ээлж тус их хурлыг 6 дугаар сард хуралдуулж намын үндэсний дүрмийг шинжлэх 12 санал бүхий шаардлагыг хүргүүлсэн гэж байна. Өнөөдөр Ардс намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Эрхэнбаяр Ардс намын шинжлэх хөтөлбөрийн зохицуулагч нарыг хүлээн авч уулзсан гэж байна. За, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойрын хугацаанд намаас баримтлах бодлого болон өөрийн байр сууриа илэрхийлсэн ямар ч юусэн одоо шинжлэх хөтөлбөрийн залуусыг бол бас огт үгүйсгсэн зүйл байхгүй гэсэн ийм мэдээлэл Newsman дээр байна. Гэтэл ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь дөнгөж шинжилгээний хөтөлбөрийн энэ залуучуудыг хүлээж авч уулзаад санал бодлоо солилцож явах зуур нь намын дарга инх болдон ардчилсан нам ээлж тус их хурлыг хуралдуулахгүй гэж мэдчихэж байна. Хуралдуулах шаардлагагүй. Дүрмээ өөрчлөхгүй. Дүрмийг өөрчлөх хэрэггүй. Гэт ингээр чин та нөхдийн чин дотоод тэмцэл эв зүгээр шийдэгдэх боломж юу байгаа юм. Нэг юм зүйл. Хоёрдугаарт нь өнөөдөр бас нэг юм асуудал яригдсан. Политимэ сайт дээр байж байгаа. Улсын хурлын гишүүн Оюнбатар Цэдэнбал инх хоёр нарыг цагаатах асуудлыг өргөн барихаар зүйтэй гэсэн ийм асуудлаар бас политимэн дээр ярилцлага өгсөн байл. Тэг хид хідэн чухал санаанууд, хид хідэн асуудлууд хөндөгдсөний дотор сүүлийн үед нэг Монгол төрийн хилмигдүүлэлт гэж юм хэрэг сэтэрснийг хэлсэн байна. Их зөвхөн хилмигдүүлэлт. Тэгээд бүхэл бүтэн айлыг, амьдралыг, албан байгууллагыг, албан тушаалтныг оронгоор нь эргүүлж, дампууруулж, өвдөг дээрээ сөхрүүлснийхаа дараа та буруугүй байж гэж. Одоо нэг эрүүгийн хуулийн өөрчлөлт яригадаад байна шүү дээ. Энэ өөрчлөлтөн дээр ч гэсэн ямар тохиолдолд баримтлан саатуулж тасан сэргийлэх арга хэмжээ авах юм бэ гэдгээ нарийн тусгаж өгөөч гэдэг зүйл хөтлийн дээр яригдж байна. Хүн хүнийг хилмигдүүлэх, төр хүнийг хилмигдүүлсэн юм бол эргээд уучлалтгүйж цагаатгадаг энэ тогтолцоо байх ёстой байна гэдэг зүйлийг бас өнөөдөр энд хүндсэн байсан. Дараагийн нэг асуудал. Ерөөсөө төрийн дээд чатнаас эхлээд дунд доод чатнада бүх төвшөндөө Монгол хулгайчийн орн болж байна. Манай бас зүгээр л хулгайчийн улс болсон. Амьдрах гэж ядаж байгаа юм. Багцд нь тэрбумаар нь хулгайлна. Дунд төвшнийх нь хэдэн 100 саяар нь тендер хулгайлна. Ард иргэд нь болохоор ахын хүрээнд хулгайлна. Айлын авгаа, ах トゥ, авгаа нөхөр хоёр, ихч дүүс гүдөө хулгай хийдгүү хүн гэж алга боллоо манай. Байрных нүднээс 27-8 машинаар нь 27-ог дараа нь 30 эдийг бас уцсан байсан. Энэ эмхтэйг та нар харчихал та. Зүгээр сурцсан. Ямар асар хурдан хугацаанд хулгай хийж иргээг. Тэгээ энд өнөөдөр фэйсбүүкээр явсан юмсан. Энэ хулгайчийг цагдаад баригдталан шеэр хийгээд өгөөч манайхан. Ерөөсө цүнхгээ тавиа ирэх оронд нь сүнхгээд авчихдаг. Энэ шууд ингээд зүгээр орж ирээ шууд аваад эзэн ирэх оронд нь юу ч болов. Энэ эмхтэй хүн хар авсан байхгүй юу? Хар авсан байгаа үү? Цүнхэнд хүн хүрэх шиг боллоо гэдгийг анзаарс тэр хооронд авчиж байгаа юм чинь. Ийм хурдан. Үгүй ямар ажил хийчихэр эмхтэй. Ирүү сар бол би хаатай. Хүл гар бүтэн. Гаднаас орж ирээ хийж амьдрчихгүй чи энэ харалтаа ердөө эн чинь хэдэн секунд юм бэ энэ. Тэр гаднаас орж ирээд за эндээс нь эхлэж бод. Шууд юу ч замдаа торох юм байхгүй. Шууд юм хүм харахгүй. Аваад эзэн ирэх оронд нь өмнөө нуугаад хээ найзууд минь нэрээ дагж исэн юм болов? Мэдхгүй одоо энэ хүн цүнхгээ тавиал тэнд нэг юм өцөх оронд нь эн чинь зүгээр шууд чигээр ярьж байгаа шүү дээ. Өөрийнхөө цүнхгөө хэлж байгаа. Өөрийнхөө цүнхгөө төрөвчөө матсан хүн шиг ярьж байгаа шүү дээ. Шууд ирээл аваад эргээд явчихдаг. Нэг ялгаа байна. Хулгайчдад нэг ялгаа байна. Юу гэхээр зэрэг ард иргэд ахын төвшөнд хулгай хийдэг ийм хүмүүс хөдлөх гац байхгүй болсон. Одоо баргийн байгууллага бүрэн камерчилсан байхгүй юу? Наандаж эцэгхийн нэр хүндтэй ёстой нэг кинон дэр гардаг үг байдаг шүү дээ. Тэр шиг байхгүй. Өөрөө чи энэ үедээ би баригдалгүй гарчлаа дагаа баярлаад гарч болно. Араасаа чи устдаар нүдний болоо болж байгаа. Ах дүүс удам судртаа бүр арилгахгүй толбос суулгаж байгаа байхгүй. Нэг юм. Энэ бол мэдэгдэхгүй. А юу мэдэгдэхгүй вэ гэж хулгай чи ялгаа нь юунд вэ гэхээр зэрэг ард иргэдийн хулгайлж байгаа хулгай бол мэдэгдээд байгаа. Баримттайгаа харагдаад байгаа. Албан тушаалтны хулгай үзэгдэхгүй. Эрх мэдлтнүүдийн энэ хулгайг бид нар бичиж
одоо ямар нэгэн камер дээр бичиж үнэхээр чадахгүй. Монголын төвд хулгайчид зөндөө бий. Би одоо ингээ тэргээ нэрлэж. Даамж энэ бичлэг шиг үзүүлчих баримт байхгүй. Үнэнхүү цэвэрхэн хийдэг учраас энэ хулгайчдын ялгаан тэр. Том хулгайчд бол үнэхээр том тоглодог. Маш цэвэрхэн тоглодог. Ус дамжуулж хулгай хийдэг. Уул дамнуулж хулгай хийдэг. Одоо яах вэ? Би одоо өмөрж байгаа юм шиг сонсогддог баг. Гэхдээ энийг дэлгүүрээс хүний төрөвчл хулгайлж байна. Тэд нар улсаас улсын юм, газар нутгаас газрын юм хулгайлж байгаа. Одоо тэгээд өөрснийхөө хулгайг бас яг ийм камертай болгож байгаа юм шиг болгохын тулд шилэн мэлэн гэсэн нэг зүйл ямар. Тэгээд нөө нэг хүн хэлжсэн л да. Хаалттай юм хар хаалганы цаана хулгай хийх. Шилэн болгочоод хаалганыхаа цаана суугаад хулгай хийх хоёр ямар ч ялгаагүй. Тэр хаалгыг л онгоолохгүй бол тэнд хулгайгаа хийсээр л сун. Шилэн байсан ч хулгайгаа хийнэ. Мөн чи бүр шилэн болгож байгаа тулгаалж байгааг чи тэр ярьжсэн биз. Маружингийн цех байгуулах гэсэн юм аа гэдэг тэгэнгүүт нь тэрбум 400 сая төгрөг өгцөн тэрийг ингээ шилэн дансандаа мэдээлсэн сууж байгаа хүнтэй би тэр таарсан шүү дээ. Тийм хүнтэй таарсан тийм үү? Монголчуудаа үзүүлсэн. Заримгны үйлдвэрийг тэрбум 400 сая төгрөгөөр заримгны үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулдаг ийм эргүү албан тушаалтныг харсан шүү дээ. Энийг ч одоо ухаан хүрхгүй гэх юм уу? Улаан цагаа идж байгаа гэх юм уу гэдгийг л ялгаж залгаж ойлгомоор болж л. Нэг ийм зүйл. За сэтгэлээ завсар цаандаа явуулаад ингээд л яваад их. За сайн байцгаана уу? Одоо өртөө ажлын эмчилэл үсэе. Татврын хөнгөлөлт материал авч байгаа байцаагчийн буруугаас хасагдсан гэх юм аа. Хариуцлагыг нь хэн үрэх юм болоо? Өчнөө хүний төлөвлөсөн ажлыг нураагаад байгаа ажилтнанд ямар хариуцлага хүлээх юм болоо? Сүхбаатар аймгийн татврын байцаагч нар ажлаа мэдэхгүй бол өгүүл таарна гэд. За Германы нэг сонинд Улаанбаатарын ус цэвэрлэх газрын тухай Улаанбаатар баасандаа живэх болсон тухай бичсэнийг манай герман найз надад хэллээ. Наад ус цэвэрлэх газараа түргэн шинжлэх боллоо шүү. Юун тэр баяр наадан бэ гэсэн зүйл байна. Монголоос гадаадд зорчиж байгаа хүмүүс Монголынхоо нэр хүндийг бодож явмаар байна. Гадаадд гараад хулгай хийн, арх хүн зоотно, гадаад явж байгаа хүмүүст улс орны нэрийг унахааргүй байх талаас нь заавар зөвлөгөө өгдөг үйл зүгээр юм шиг санагдах юм аа гэсэн байна. За Эрдэнэт үйлдвэр Монголыг тижээж болоод байсан. Тэгтэл баялгаа ашиглах тусам өрөнд ордог манайх шиг уруу харсан тархитай улс байна уу? Энэ бүхнийг зогсоох хүн алгуу гэж байна. Сайн байна уу? Манайх эдлэг шонхор шувууга бүгдийг 10 буруу гаргачаад дараа нь шонхоргүй болсон гэд эргээд дараа бас илүү үнэтэй худалдаж авна гэж явж байхад гайх зүйлгүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь нөгөө оюутны тэтгэлэг юу болсон бэ? Ноосны урамшуулал бас өгөхгүй байна гэсэн юм. Оюутны тэтгэлтэй холбоотой 2-3 ч асуудал ирж байна. За би бас тэр чамаг тэр Герман интергээд ярьсан дээр зүгээр хүмүүст нэг зүгээр сонин сонсох гэж байгаа. Саяхан Москвагийн Известия гэдэг радио телевизийн компани веб хуудсан дээр нэг ийм мэдээлэл гарсан байна. Батхааны учруулсан хохиролд нөхөө олгуур шаардсан гэнэ. Батхааны цэргүүд Киевийг үнсэн товрог болгосны төлөө нөхөө олгуур шаардсан албан бичгийг Украины дээд рад буюу тус улсын дээд зөвлөлөөс Монгол улсад хүргүүлсэгч. Монголын тас шаардлагыг биелүүлэх хүртэл тус улсыг эзлэн түрэмгийлэгч гэж үзэн олон улсын хориг арга хэмжээ авахуулах болно хэмээн Украины талд мэдгдсэн байна гэж. Тус мэдээлэл Монголын засгийн газар Украины шаардлагыг элэг авам зүйл хэмээн үзсэн. Чингис хааны залгамжлагчдын үед Украины ард түмэн гэж байсан талаар дуулаачгүй юм байна хэмээн Монгол улсын улсын их хурлын дарга энх болт хариу явуулсан. Тэрвэр монголчууд Киевийг эзлэх үеэр учруулсан хохирлынхоо төлөө нөхөө олгор олгож болно. Гэхдээ зөвхөн амь үргэцсэн хүмүүс гэр бүлийнхэнд нь олгоно. Хохирогчдын нэрсийн жагсаалтыг явуулахыг тесэн ядан хүлээж байна. Одоо Чингисийн үед хараа ийм юм байдаг юм баг. Би өөрөө хараад үгтлээ нэс. Чингисийн үед одоо Чингисийн залгамжлагчид Батааны үед Киевийг ингээд байлдан дагуулад эзэлсэн юм байна л. Тэр үед ингээд маш олон хүмүүс ингээд нас орсон ингээд одоо тэр чин 13 4-р зууны үе юм ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэндээ нөхөн төлбөр шаардж байгаа Украин. Тэгсэн манай их хурлын даргын хариу та нар сонсов. Тэгээ болохгүй юм байхгүй харин хохирогчдынхоо нэрсийн чагсаалтыг явуулчих гэсэн. Чи одоо хин тэр үед амьдарч байсан хин нас орцны чагсаалтыг нэгж штэ. За одоо ингээд тэр хохирогчдынхоо нэрсийн чагсаалтыг гаргаад ирэх юм бол одоо өгөө гэж. Ийм зүйл болж байна цаагаарч. Дараа нэг ийм асуудал болсон. Өнгөрсөн жил засагдсан дархны зам, үхэл ханхлуулсан дархны зам гэдэг оллоо цэгмээ сайт дээр ийм нийтлэн. Энэ одоо бүр уулаа болж. Өчнөө тэрбум төгрөгийн ажил нүдэн дээр замарч байна. Үгүй ийм зам гэж юу гэдэг юм бэ? Олон улсын зам шүү дээ чинь. Олон улсын чанартай авцсан.
будаач гэхлээр сахлаа будуу гэдэг шиг л хурдан засаач гэдэг болохоор л ингээ халдвартаа хийчихсэн юм байна. Үгүй ийм зам байна гэдэг бол нэр эмгэн штэ. Дархуул аймаг чиглэсэн авцамаар цоцгод ихээхэн хүндрэлтэй боллоо. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчийн үеийг харуулсан зураг одоо ч энэ хэвээрээ. Өнгөрсөн сараас цаг агаар дулаарч газрын хөрс гиснээс замын эвдрэл гарсан. Баруун хараагаас цааш 20 орчим км явхад замын эвдрэл бүр улам нэмэгдэж байна. 50 хүрэхгүй метр зайтай асфальтан хучлах хөрстөөгөө иргсэн энт тэндгүй овн таваасан эвдрэл давтагдсан байна. Даа чи ойлгож байна уу? Манай авто замынхны амиа хохолдог хамгийн шилдэг арга нь энэ. Газар хүлдснөөс болж зам эвдэрлээ. Хүлдсэн байж хат нь тавьсан чинь гиснээс болж эвдэрлээ гэж. Нөгөө замыг ийм хэмжээнд тавьсан компани буруугүй. Төсвийн татварцлагчдын тэр олон мөнгийг аваач ийм үнс болгож овоосон найзууд бол буруугүй. Яагаад гэвэл цаг агаар нь л буруу. Гэхдээ Монгол ганцаараа жилийн 4 удирдалтай мөн. Эсвэл Монголоос бусад 4 удирдалтай бүх орны зам ийм байдаг юм уу? Эцэд яад би бүрс гайхаад байд. Дэлхийн эсвэл ирэхдээ зөвхөн Монгол дээр ирэхээр ингэж нуруугаас гисэрч байдаг юм. Ийм сонио хариуцлахгүй юм. Одоо энэ чинь ингэж ямар ч хариуцах эзэн байхгүй. Нөгөө найзуудаас ирээ та нар чинь баталгаа өгсөн нөгөө замдаа 3 жилийн баталгаа өгсөн нөгөөдөг чи яаваа 3 сар болсонгүй юм болчихлоо шүү дээ. Уу наач гисээд ингэж л газар гисэж яахыг бид нар яах юм? Гисээд ийм болчихлоо шүү дээ энэ чинь. Ингээ ам таглаждаг хүмүүс. Нэгдүгürt нь хариуцлагын маш том алдаа дутагдал энд явж байгаа юм. Авцамын салбарт. Хоёрдугаарт нь энэ зүгээр өнөөдрийн төвшөнд зам ийм байгаа гэдэг асуудал яригдж байгаа юм шиг. Иннээс ч юм болж шүн оройн цагаар хичнээн осол аваар хідэн хүний амнаас эд хөрөнгө сүрж байгааг л бодолтой манайхаа. Хүний өөрийн мэдэхгүй өчнөө улсууд энэ зам дээр үрчин зорчиж байгаа шүү дээ. Одоо улаан үдээсгч чинь Оросын жолооч нар хамаг хурдаараа л ирж байгаа шүү дээ. Юу гэж ойлгодгоо гэхээр манай Оростой л адилхан байлгүй л гэдэг бодлоор ирж байгаа. Оросын зам Монголын зам адилхан байлгүй. Олон улсын чанартай авцсан гэсэн юм чи адилхан байх уу гэдэг бодолтой ирж байгаа шүү дээ. Хүний өөрийнхөө ийм төвөгтэй нөхцөл байдал үүсгэсэн юм дээр хяналт жоохон тавилтаа, хариуцлага жоохон тооцолтоо гэдэг ийм зүйлийг иргэдийн зүгээс бас бүр удаа дараа л хэлж байгаа юм. Бодож нэг болгоож өгөөч гэж. За энд бас нэг ийм ноцтой асуудал бас. Дорногов аймгийн замын үдийн хилийн боонтоор өнгөрсөн амралтын өдөр хүний цогцос хилээр гарах гэж байгаа баригдсан байна. Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад хилээр цогцос гаргахыг завцсан хэрэг гарсан нь үнэн боловч цогцсыг чемдаанд хийсэн муудаж үтсэн цогц гих мэдээлэл нь бол худлаа гэж. Харин хохирогчийг хэн болохыг шинжилүүлж тогтоосон бөгөөд одоогоор гэмт хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг тогтоогоор ажиллаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хил гал амар болж байна л. Одоо өгсөн хүний цогц аваа явдаг боллоо шүү дээ. Цаанаас нь нааш оруулаад ирсэн нэгийг. Хайрцагт хийгээд нэг цогц аваад ирсэн шүү. Энд чинь сарын өмнө үү 2 сарын өмнө. Саяхан л болсон. Одоо наанаас нь цаашаа цогц аваа гарч. Ийм байдлаар ажил явахгүй юм явахгүй. Юу баялаг гарахгүй, бузарыг оруулахгүй энэ юуны гайлын ерөнхий газар мазруул тэр уриалооцонгоо солих хэрэгтэй. Та нар баялагийг гаргана, бузарыг оруулна гэж өөрчлөмөр болчих. Хүний цогцос ороод ирдэг, хүний цогцос гараад явдаг ийм хилтэй оронд чинь хүн хүснээ гаргана шүү дээ. Юу тэр харт амиг мансууруулах бодис тэр буу сум зэвсэг чинь чөлөөтэй юм шүү. Өгцөнгүй хайрцагыг аваа явж шүү. Хэл хүүгэл олдгоо байж. За, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар сөөхүүдийг бариад авчтэй. Өрсөлдөөний байгууллагаас суус өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалтад орон сууцны байшингуудын дунд өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Өрсөлдөөний байгууллагын дарга 9 сайхан тэргүүтээ улсууд оролцож сөөхийг байгуулахдаа орчин суугчдын саналыг авдаггүй зөрчлүүд. Орчин суугчдаас хураас нь төлбөр мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй. Байрны гаднах тогтчлт цэвэрлэгээ хангалтгүй. Орчин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр бусад байгууллагуудад өгдөг. Ялангуяа сонгуулийн үеэр. Сөөхтэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй зэрэг гомдол ерөнхийдөө сөөхүүдтэй холбоотой гардаг гомдол заналуудыг эзэлдэг юм. Сууц өмчлөгчдийн байгууллага сууц өмчлөгчдийн холбооны хууль журамд нь өөрчлөлт оруулъя гинэ. Иргэд ёстой нөгөө олон нийтийн хурлыг хийдэг. Манай байр одоо хэдэн айлтын. Айл болгоноос одоо тэр
өрхийн тэргүүн хэн байгаа юм? Тэр улсуудыг байлцуул саналын авдаг. За энэ 13 тоотын пүрэв жаргалыг сөөхийнхөө дараагаар томилох гэсэн дэмжиж гин үү? Үгүй бол үгүй гэдгийг нь авдаг. Дундын одоо тэр төсөв хөрөнгө мөнгөө яаж босгох, яаж захиран залцуулах асуудлуудыг нь тэр байрны оршин суугчид өөрөө шийдээд явдаг тэр хөрөгийг нь оршин суугчид нь олгоё гэдэг асуудал бас яригдсан. Ямархуу байдлаар хаанаас яаж хийдэгдгийг нь би мэдэхгүй байна. Ямар ч үсэн өрсөлдөөний байгууллага бол маш зөв зүйтэй ийм хуулийн төсөл санаачлаад явж байгаа юм байна. Их хурлын гишүүд бас дэмжиж батлаад өгчихвэлгүй. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал юм шүү гэдэг ийм зүйлийг хэлэх гээд байна. За энэ цоочтой хүүхдүүд гэдэг нөгөө Times Email-ийнхэн бас өнөөдөр нэг асуудлыг хүндсэн байсан. Энэ нөгөө бичлэг нь Facebook-оор явуулсан би яг өнөөдөр нэвтрүүлэг дээр нэг үзүүлчихье гэж бодсон чинь харагдсангүй. Энтхийн 4 давхрын залуу 5 давхар руу авираад энэ айлын цонхоор нь ороод тэгээ энэ хүүхдийг цааш нь татаж авсан юм. Тэр бичлэг нь бий л байгаа юм. Тэгээд энэ дээр би нэг 2 3 төрлийн зүйл ярих гэдэг. Ерөөсөө яадгүй хэр ингэдэг юм бэ? Нэг сарын дотор 15 хүүхэд цаг бусаар хорвоог өргөж. Сард 2 хоногт нэг хүүхэд энддэг. 2 хоногт л нэг хүүхэд эндчихэд. Бүр ийм тоо гарцсан байж. Золгүй байдлаар, зуурдаар бага насны хүүхэд сард 15. Ийм амир бөмбөг дэлбэрээгүй, дайн болоогүй. Зүгээр бага насны хүүхэд зам дээр гудамж талбайд одоо гэр орондоо юм ахын хүрээнд эндж байгаа хүүхдүүдийн тоо 2 хоногт нэг. Нэгдүгürt нь ийм асуудал. Хоёрдугаарт нь манайхан бас нэгэнтээ нэг тийм сайхан уран мөгөөд сурчвал их гоё юм. Одоо яасан гэсэн чинь 5 давхрын цонхон дээр ингэ сууж исэн хүүхдийг аварсан залуу буруудаад явж гин гэдэг ийм зүйл бас Facebook-оор яригдж эхэлж байгаа. Би бол үнэхээр хараад уран муугарсан. Бараг одоо зөвшөөрлөхгүйгээр айлын цонх монг хагалсан ч гэж. Гэхдээ энэ хүүхдийг унгаах байсан юм. Үнийг цонхны шил юу юм бэ? Хүний амин насны хажууд юу юм? Хүүхдийн амины хажууд юу юм бэ? Манайхан ч бас нэг харлуулах юм гэж байна шүү дээ. Болохгүй юм гэж байна. Энэ юмаа бодож явн явж ийм хэрүүл урвал, ийм нөхцөл байдал, ийм эмгэнэлтэй дүр зургийг үүсгэж байгаа найзууд бол Монголын төрийн түвшээд их хурл засгийн газрын сайдууд яагаад ингэж 2 хоногийн дотор нэг хүүхэд насвараад байгаа юм бэ гэдгийг их хурлын гишүүд өөрсдөөсөө асуу. Яагаад бид нэр сүүлийн 30 жилийн хугацаанд 27-8 30 жилийн хугацаанд төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг бариагүй юм бэ гэдгээс асуу. Татвар төлөгчдийн мөнгөөр яагаад ганц сургууль босгоогүй юм бэ гэдгээс шалтгаанаа асуу. Энэ бол гэртээ чоожлогдож орхигдож байгаагийн гай байхгүй юу? Чоожлохгүй яах юм бэ? Энэ хүүхдийн чинь 5 настай хүүхдийн чинь 4 настай хүүхдийн чинь дагуулад ажиллаа хийх юм. Авэачд өгөх цэцэрлэг байхгүй. 300 мянган төгрөгийн цалинтай хүн 250 мянган төгрөгийн хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх юм. Тэгээ 50 мянган төгрөгөөр нь тэр айл амьдрах юм. Энэ бол яг Монголын төрийн дампуурдаас үүдэлтэй нэг ийм л асуудал болж байгаа. За энэ нэг ийм мэдээлэл байгаамаа. Бас одоо үзэгчд маань санаж мэдж байгаа бол манай ТV телевизийн 1-р сугаар 7 хоног болго үзэгчдэд хүрдэг эзэнгүү төрийн имгэлгээд нэвтрүүлэг байдаг. За энэ нэвтрүүлгийн хөтлөгч редактор Эрдэнэ Бүрэнгээ залуу бас одоо их сайхан ийм оюуны бүтээлийг бас туурвсан юм байна лээ. Жил болгоны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу маргааш нөөдөр биш нөгөөдөр өдөр чинь тамхины дэлхийн нийтийн тамхины эсрэг өдөр. Тамхигүй өдөр гэдэг юм да. Тамхигүй өдөр л гэдэг юм тийм. Тамхигүй өдөр юм. Тэгээ тамхиг ялсан эрхэм хүмүүс гэдэг ийм ном гаргасан юм. Манай Эрдэнэ Бүрэн. Тэгээ энэ номоо яг энэ тамхигүй өдөр буюу 5 дугаар сарын 31-ний өдөр бүхий өргөний өмнөх талбайд гэсэн тийм. Бүхий өргөний өмнөх талбайд бол ерөөс ашиг шингээгүй үн буюу өөрийнх нь үндсэн үний тал хуваар нь буюу 2500 төгрөгөөр худалдаах юм. Мэдэх мэдэхгүй нэг наалт авч наадаг тийм. Тамхинаас гарыг гэсэн хүсэл эрмэлзэлтэй мянган залуучууд байгаа шүү дээ. Өөрийгөө ялахд чинь туслах оюуны юм бүтээл 2500 төгрөгөөр танд хүрэх гэж байгаа юм байна. Хайрцаг тамхины ч юм уу хүрэхгүй нэ. Хайрцаг тамхиг та 3000-аас дээшээ төгрөгөөр худалдаж авч байгаа. Энэ номыг 2500 төгрөгөөр зөвхөн 31-ний өдөр бас авах боломж байгаа дуулгаад өгөөрэй гэсэн. Бас найзтай баярлалаа. Амжилт хүсье гэж хэлмээр байгаа юм. За сэтгэлээ явуулнаа хөө. За энэ дарга нар Монгол улсын нэрийг барьж бөөн зээл аваад авах юм аа. Юу хийсэн өөрсдөө тархалаад байдаг. Яанда бидний Монгол улс ирээдүйн хойчтой юу үлдэх
гэсэн хүмүүс вэ? Хятадын колони болчих үедээ л гэж айж байна шүү. Гэж байна. Дархан явах энэ замд машин тэргээ эвдлэхээ шахаж байж яваад дархны наан байрлах постн дээр очиход улсын чанартай зам ашигласны төлбөргээд самбар тавьчаад хураамж аваад байхаар инээ дуурах хоёр зэрэг хүрэх шиг болох юм аа гэж. За сонгон нархан дүүргийн 7 дугаар хороо Монлагийн 10 дугаар гудамжны хогны машин өрдгөө 2 сар гарan болж байна. Энэ хавийн айлууд хогондоо дараглаа. Түг рүү залгахаар уцаа авахгүй юм аа. Ингээд байгаад байх уу яах вэ гэж. За Монлагийн сонгон нархан дүүргийн 7 дугаар хороо энэ дээр бас анхаарна үсттэй. Энэ орчин суугч чи хогондоо дарагдчихад байна шүү дээ. Баяр болгож байна, зам болж байна, чалдвар төвчин элдв шалдвал юм бол. За оюутны холбооноос ямар нэгэн мэдээлэл өгөөч ээ. Олон хүн хүлээлгээд зовоож байхаас дал өгөх үгүйгээ хизээ өгөхөө мэддэгдэл хийж болдгоо юм уу? За энэ оюутны холбооч бас нэг сайн мэдгүй зүгээр оюутны холбоо та бүхний өмнөөс шаардах их ёстой хүмүүс л дээ. А шийдвэр өгөх ёстой хүмүүс нь бол энэ төр засаг, сангийн яам, энэ боловсролын яам мэдрэл байдаг л байна. За сайн байна уу хоёроо Монгол улс уваагүй засгаас халамж группийн халтар төгрөг гуугаад бүр сурчиж нөгөөдөл нь энэ тэндээс бөөн үр шир тавиад улсаа барьцаалал олоод ирэх юм. Залуусаа одоо энэ группийн амьдралаас салалдаа. Зөв хөдлөх юм бол Монголд ажил байна. Онлайнаар холбогдоод хийх зүйлээ зөв сурчлаад чадах юм бол гадаад олон байгууллагатай хамтрах төсөл энэ төр байна шүү дээ. Нүх ухаад бонд зээлэд хөгжихгүй үзлээ штэ гэсэн байна. За энэ нэхий арсны ханш 1000 төгрөг болоод арай дэндүү хямд юм биш үү. За нэг зохион уншиж өгөхөө. ТВ-ийн Монгол коммент нэвтрүүлгийн бэлгээ бүжээнарт гэж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бизнес эрхлэгчдийн холбооны нийт 130 орчим гишүүнтэй бөгөөд гишүүдийн маань ихэнх нь өрх толгойлсон амжиргааны төвшнгөөс доогуур орлоготой иргэд байдаг юм. Бид үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2-3 жил худалдаа үйлчилгээ эрхлэж амжиргаагаа залгуулж ирсэн билээ. Ингэхдээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга төлөөлөгч Саран чимэг болон Баянзүрх дүүргийн холбогдох газарт нь удаа дараалан амар болон бичгээр өгчих байсан боловч тодорхой хариу өгөлгүй үдийг хүрсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Саран чимэг нь албан тушаал эрх мэдлээ ашиглан хувийн ашиг сонирхлоор өөрийн танилтал ах トゥ нартай ямар ч сонгон шалгаруулалт явуулдаггүй шууд гэрээ хийх замаар авт зогсоол худалдаа үйлчилгээний павильон ундаг дугуйн түрээсийн үйлчилгээ зэргийг өгч ажиллуулж байна. Эдгээр хууль бус үйлдэл нь улам даймжирсаар 15 оны 5 дугаар сарын 12-нд зарласан нийслэлийн өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулалтын хариу 15 оны 6 дугаар сарын 2-нд гарах ёстой байтал кино театр худалдаа үйлчилгээний павильон цайны газар зэргийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуул одоо ажилуулад эхэлчихсэн байна. Маш ноцтой асуудал. Энийг би бас хот дүүргийн удирдлагуудыг хараас гэж бодож байгаа. Энэ хардаа. Өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулалтын хариу нь 6 дугаар сарын 2-ны өдөр гарах ёстой гэж штэ. 6 сарын 2 нь болоогүй штэ. Гэтэл 6 сарын 2-нд сонгон шалгаруулалтын хариу гарах байтал төрүүлж ирээд нөгөө кино театр цайны газруудынхаа павильонуудыг буулгаад бариад ажилуулад эхэлчих. Юу гэсэн үг юм бэ? Мэргэн болцсон юм уу манайхан? 6 сарын 2-нд сонгон шалгаруулалтаар аль компани ялахыг нь одоо сарын өмнө урьдчилан мэдчихдэг болцсон юм. Таачдаг болцсон юм уу? Ийм хөгийн нөхцөл байдал байж болохгүй шүү дээ. Цаан чин шударгаар мөнчгөрөөрөө яваад ажиллах гэсэн амьдрах гэсэн хэдэн зуун залуучуудын уран бууц хоёр нь зэрэг угарч байгаа шүү дээ. 6 сарын 2 нь болоогүй шүү дээ. Тэгээд энэгээр нь өргөдөл гомдол бичээд явахаар юу гэж нөхөр? За тэгвэл наадхыг чинь үйл ажиллагааг нь түр зогсооч гэж. Тэгээ яах юм? Үйл ажиллагааг нь зогсооно 6 сарын 2 нь болохоор сэргээгээд өгчих юм уу? Энэ нөхцөл байдал дээр бас хот дүүргийн удирдлагууд бас дүгнэлт хийгээд үнэхээр ийм зүйл болоод байгаа болвол бас нэг иргэдийнхээ эрх ашигын талтанд дуграач гэдэг зүйлийг хэлэх гэсэн. Бүх зүйл нь байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүн Батсамдан тандсан чинь Батсамдан гишүүн хэрэглэгч шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга руу явуулсан байгаа. Энэ асуудлыг. Тэгээд ингээд өрсөлдөөний байгууллагаас за үнэхээр одоо тендер сонгон шалгаруулалтын хариу гараагүй жахад шалгарсан эзэн тодорцсон байгаа бол наадах чинь түтгэлзүүлж өгөө гэж. Тэгээ өөр юм хийхгүй. Өөрийнх нь эрхэн тэр. Тэгээ түтгэлзүүлсэн байна. Хугацаа нь болно 6 сарын 2 болохоор цаашаа ажиллах. Ийм нөхцөл байдал үүснэ. Дараа нь авилгатай төмс газрын мөрдөн шалгах хэлц мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Хан улс дүүргийн 15 дугаар хороо нархан хотхон 51А барины 51 тоо оршин үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бизнес эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Гамбаттана гэж. Тус газар таны ирүүлсэн өргөдөл гомдлыг хянаа үзлээ. Өргөдөл тусгагдсан гомдлыг Монгол Улсын эрүүгийн байцааны шийтгэх хууль заасан үндэслэл журмын дагуу шалгалтыг явуулахад
таны өргөгдөлд тусгагдсан саран жимгийн зарим үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүү тул материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай дүүргийн 1-р прокурорын газарт шилжүүлж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 1-р хэсгийг зөрчсөн үйлдэлд нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 2-ийн 4 зааснаар арга хэмжээ авахгүйхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Баттүлд албан бичгээр хүргүүлсэн болохыг мэдэгдэе гэж. Өөрөөр хэлэх юм бол ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй хотын дарга та арга хэмжээ авч өгөөч гэсэн нэг ийм бичиг авилгатай амцах газар өгчдөг. Тендер сонгон шалгаруулалт төсөл хөтөлбөр гэж Монголд ингэж л явдаг. Маргааш зарлагдах тендерийн ялагч нь өнөөдөр тодордог улс орн зөвхөн манайх. Тэгээд ястаа шударгаар яваад юм бүтээгээрээ ийм л болчихсон. Тендер зарлсан гэдэг нэрийг л зүүдэг. Тэр хууль зөрчөөгүй болдог. Ямар ч байсан хууль зөрчөөгүй шүү. Бид нар яг хуулийн дагуу сонгон шалгаруулалт тендерийг явуулсан шүү л гэдэг ам таглах яриа. За яг наадахтай чи ер нь утга нэгтэл сэтгэл байна. Орой мэдээр над анхны замыг тавьсан нөхдөө цагаагаар гэж худлаа ярьж байгаа юм аа. Манайх зам тавихдаа ямар ч асуудалгаа шинжилгээ хийхгүй байхгүй хийдэг. Хэдэн жилийн өмнө говьроо тавих замын тендерт Японы нэг компани оролцож байсан юм аа. Тэд жилийн 4 үйлрэлт судалгаа шинжилгээ хийж байсан. Өвөлдөө хідэн хэмх хүртэл хүүтэрдэг, зундаа хідэн хэмх хүртэл дулаардаг. За энэ замаар өдөртөө хідэн том, хідэн жижиг машин явдаг. За зам тавигдсан дараа хэр зэрэг явахыг бүгдийг судалдаг гэж. Монголчууд судалгаа байхгүй тендерийн мөнгийг илгээс авахыг л боддог. Тэгээд нөгөө тендер нь одоо яг саяны хэлдэг шиг иймэрхүү нөхцөл байдалтай л байна. За Улаанбаатар даатгал байрны мөнгөн дээр даатгалын мөнгө аваад байна. Эрдэнэтэд би даатгал хийлгээгүй маа гэд. Энийг ч одоо иргэдээс асуухаа болцсон шүү дээ. Одоо шууд нөгөө албан журмын даатгал, албан хүчээр л бүх айлуудаас бүх тээврийн хэрэгсэлж олоод байгаа хүмүүсээс л аваад яадаг болсон. За ард түмэн төлдөө хүртлээ ядраад бүр арга бараад хулгай хийж байгаа нь төрийнхний буруу гэсэн байна. Бас тэгж бас болохгүй л тий. Туйлдаа хүрээд хулгай хийдэг юм. Туйлдаа хүрж байгаа бол хүн ч хөдөлмөр эрхлэх хэрэгтэй шүү. Эрхэлж байгаа хөдөлмөр нь л одоо энэ юм байлгүй. Хөдөлмөр гэх нь цаашаа. Хөдөлмөр гэдэг үгийн үн цэнийг бас алдагдуулах байх л та. Баянгол дүүргийн 80 доллар цэцэрлэгийн бүх хамт болон эрхлэгч нэргүй багш саран гэрэл нарт баярснаа илэрхийлье. Аюул осуулгүй 4 жил хүмүүжүүлж өгсөнд маш их баярлаа гэж. За Сүхбаатар дүүргийн 1-р хороо Монгол комент нэвтрүүлэг бэлгээ Пүүжа 2 тгсэн байна. Баасан Живийн Сумьяабатар гэдэг залуу захиа бичиж хургуулж ирсэн юм аа. Тэгээ надад хэлэх зүйл байна гэд ингээд энэ захиаг би бол одоо өөрөө үзэж байгаа бол хэлье. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ТV телевизийг Монгол комент нэвтрүүлгийг яг одоо Монголын өчнөө олон мянган ард иргэд үзээ сууж байгаа. Монголчуудыг бүгднгийн одоо малнууд юу одоо энтрээр нь дуутчихсан ийм загтлыг бол би уншихгүй. Уншихгүй. Эн чинь бас олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ёс зүй гэж юм байдаг. Бүгдэн дээр нь ерөөсөө л ингээл хараалын үгээр бөмбөгдсөн. Ёс бус үгэлэг ингэж болохгүй л хүн чинь бас нэг төр төмнөө төшиж явдаг болохоос одоо тэгээ залуу хүүхэд бодол саналд нь юу гэдгийг би бас мэдэхгүй юм. Гэхдээ одоо юу гэдэг монголчууд бүгдээрээ малнууд би малчин болъё гэж бодож байгаа ч гэсэн бид нарыг одоо мал болгож нэг хүн хариулах гэдэг юм уу? Би бол ойлгохгүй. Өөрийнх нь одоо хэлэх гээд байгаа санаа бол тийм л юм байлаа л санаагаа зүгээр л үг хэлдгээрээ монгол хүн чинь нэг монгол сайхан үг яриа байдаг шүү дээ. Тэргүүрээ л бичээл ирүүлэл дээ. Заавал тэр дураг ингэж хараалын үгээр бичиж одоо илүү хүчтэй болно гэж боддөг юм уу? Энэ бол шууд одоо энэ энэ дээрээс уншигдахгүй буцаж байгаа загтал шүү гэдгийг би бол хэлэх гэсэн юм. Тэгээ одоо ийм л зүйлүүд байна л дээ. Амьдрал гэдэг өөрөө их тесрэлтээс үүдэлтэй анх битүүл савн дотор агаар хаасайгүй ханаа мөрөгдөг шиг их тесрэлт баригдмал бүхчим давчуу байдлаа эвдэн тесрэн пүргэх маягтайгаар чөлөөлөгдсөн. Тийм ээ тэгээд бүх зүйл тохиолдлоор үүсч эхэлсэн гайхалтай байдаг юм а гэж. Өөрөөр хэлэх юм бол нийгэмд нэг тийм л юмд л уриалдаг байх шиг байна л та. Санаа нь. Энийг илэрхийлж байгаа үг хэллэгч юм бол бас энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зүй гэж юм бас нийцэхгүй байна ахын дөө. Тэгээд загтлаа бас дараа дахиж бодож байгаа. Үнэхээр одоо захиа бичиж нийтэд хүргэмээр байгаа бол энэ саналаа энгийн зүгээр хараалгүйгээр бичээд ирүүлвэл би уншиж болох юм шүү гэж. За наад анхны зам нодлон хаваржин зунжин намаржингаа хийсэн шүү дээ. Ард түмэн нодлон жилжингээ шороо бужигнуулаад шороон замаар таврагсан шүү дээ. Балаа юм бэ. Захирлуудын шүүхэд өгөө гэсэн байна. За та хоёр дамжуулт үсье. Би одоо яг нэвтрүүлэг үзэж байна. Энийг уншаад өгөөч ээ. Би итгэдэггүй гэсэн байна. Та Монгол комент цэг яхаг цэг.com гээд хаяг толбогдсон л нэвтрүүлэг толбогдсон байна л гэсэн. За оюутны далайн талаар мэдээлэл байна уу гэд. Үнэн дээр нэр яг
ямар ч мэдээлэл алга байна уу? Асуугаад хариулах ч юм олдохгүй. Замын үүдүүд энэ цогцос орж ирж байгаа нэг л бишээ, нилээн хэд болж байна. Илэрсэн энэ 5 хүний цогцос бас илэрсэн нь энэ 5 хүний цогцос бас хажуугаар нь хар тамхи гээд Монголд амьдрах баталгаа алга болсон. Эндээс тод гарч зүрх минь шимширч байна да. Гэсэн байна. Ажлын амжилтсуудын сонгуул 10 дугаар сард болно гэсэн үнэн үү? Хэл сураг байна уу? Ер нь энэ засаг болоод шин засаг гараасай гэж бодож байна. Танаа телевизийн дууны сигнал үгэн вэ? Цагаан шумтай байна. Бас сул байна шүү гэсэн байна. За дууны найруулагч дуу жоох өсгөөд өгчөөрөө түрүүнээс хойш одоо 2 3 тасаг 10 сард бол сонгуул Монгол явна гэсэн юм байхгүй шүү. 6 сард эртлөө ирчил болох. За нийслэлийн хан уул дүүргийн 1-р хорооны иргэн өндөр настанд орж Монгол комент нэвтрүүлэг гэж хаягдсан байна. Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг түүний гаднах үүдний өндөр довжоогоор хөгжлийн мэргэжилтэй болон өндөр настай хүмүүс ороход одоо маш их хүндрэлтэй байдаг тул довжооны хоёр талд нь бариулттай болгохыг эмнэлгийн удирдлагаас эрхлэгчнээс нь хүсэж байгааг дамжуулаад өгөөч. Ер нь эмнэлэг, дэлгүүр, зоогийн газар, эмийн сан зэрэг үйлчлэгээний газрууд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан хүүхдийн тэрэгтэй хүмүүс зориулсан шатны бариул замыг шийдвэрлэх ёстой юм шүү гэдэг санал дэвшүүлж байна гэсэн байна. Бодгол асуудал. Нэр нэг амар өндөр юм байдаг шүү дээ. Одоо санах нэ. За их дэлгүүрийн урд хүүхэд тэврэж явж мөнгө гуйдаг хүүхнийг бариараа худлаа ярьж байна. Эрдэнэч явах зардалгүй гэж худлаа хэлэх юм аа. За хэлэх юм аа хэдэн жил ингэж явж байна. Сэрэмжлүүлээрээ мэдх нэг нь мэднэ. Бүлэг хүмүүс байдаг гэсэн. Бас бусад томоохон дэлгүүрүүд дээр явж гуйдаг гэсэн. За тэр хүүхдэн дандаа унтаж байдаг гэсэн шүү. Үнэн шүү гэсэн байна. За энийг бас хүүхд эрхийн байгууллагуудаас анхаарат нөө хүүхдийг гэлдүү мөнгө төгрөг олоход ашиг хонжоох золиос болгож байгаа л асуулга. Оюутны тэтгэлгийн 70 мянган өгөх болоогүй юм баг та. Хамаг ихтэй сургуулиудын хичээл амраа дуусгаж байна шүү дээ. Шийдсэн хариу өгмөр юм аа гэсэн байна. Хариулах хүн олдохгүй байгаад одоо яах вэ? За бэлгээд гисэн байна. 70 задгад сум Өмнө Говь аймгаас загтал бичсэн даш цагд гинэ. Сумын иргэн жигмэд овогтой 70 задгад сумын иргэн жигмэд овогтой ганхүү гэж. За сайн байцгаана уу. Өнгөрсөн 3 дугаар сарын 21-ний өдөр хүн ард хүлэгмөр ариун их баялгаараа дэлхийд алдартай Өмнө Говь аймгийн цогццын сумын удирдлага аймгийн төвд оршин сууж байгаа болон уугуул сугуул иргэдтэйгээ шин цагааны золголт хийсэн юм аа. Залуу өрн бүтээлчид авьяаслаг ахмадууд нь урлагийн сайхан тоглолт үзүүлээд баярлаж талархснаа илэрхийлсэн. Гэтэл сүүлийн үед цогццын сум болон 5 толгой уурхаан уугуул болон суугуул ард иргэд энэ цагт дайны талбарт байгаа мэт орчинд амьдарч аж төрж эрүүл мэндээр асар их хохирж яваад туйлын харамсаад байна. Үндсэн хуулинд зааснаар Монгол хүмбэр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Нөгөө эрүүл Монгол хүн эрүүл мэндийн довтолгоон гэх мэт сайхан нэртэй төсөл хөтөлбөрүүд нь хаана яваад байгааг огт мэдэхгүй байна. Миний нутгийн ард түмэн эрүүл мэндээр хохирч яваага баялагын хараалт гэх ч юм уу зөвтгөж үзэхгүй байх. Нутгийн зон олон байна. Ингэж хохирч яваагийн буруутан компаниудтай хариуцлага тооцож уул уурхай харагдахааргүй газар амьдрмаар юм гэсэн ийм саналуудыг л гаргаж ирж тээ нэг хэрэг. За манай баяр кодтой цоочтой төмөр хаалгатай байлаа. Гэтэл нэг өдөр гадна талын хаалгыг 1 сая төгрөгийн үнэтэй хаалгаар солиод айл бүрт 27 мянган төгрөгийн 27 мянган төгрөгийн аппарат гаднаас ороход хүн бүрт 3700 төгрөгийн түлхүүр бас болоогүй айл бүрээс сард 300 төгрөг хүүгээр авах болно. Одоо манай баяр 2 давхар кодтой. Кодтой хаалгатай болсон хэний бизнес юм болоо? Баянгол дүүргийн 4-р хорол 15 дугаар байраа гэсэн байна. Одоо бүр баттай хамгаалалттай болчихсон юм шүү энэ. За ноён уулыг удахгүй ухна гинэ гэсэн байна. Ноён уулыг удахгүй ухна гинэ гэсэн мэдээлэл байна. Хаанаас ийм мэдээлэл байна вэ? Мэдээллийнхаа их сурвалжийг бас уулзаарэ. Эрүүл мэндийн яамд дамжуулж өгнө үү? За энэ үр хөндлөлт гэдэг заалтуудыг цуцалж өгөөч гэсэн ийм хүсэлт ирсэн байна. За лавлах утас буруу өгөөд байна л гэж байна. Долгор сүрэн гэдэг иргэн Монгол комент бэлгээ пүрэв жаргал нарт гэсэн загтал бичсэн юм байна би авлаа. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн юм байна долгор сүрэн гой. За үнний дуулаа болсон 2 дүүдээ гэсэн байна. Үзэгчийн хурц үгчин цэцэн байхыг баярлалаа. Тэтгэврийн хөгшөд бид нэг шинэ хувцас авахгүй байхдаа тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй юм. Махны үн сүүний үн гурил будаа ямар өндөр байна вэ? Үгэрцийн помидор өндөг дүүпүү сир маасал авч идэх бол бүрч мөрөөдөл болох. Өндөр настангуудыг автобусанд үнгүү суудаг билетийг болоод тэтгэвэр дээр тэр мөнгөө нэмж өгч болох уу? Тэр билетээр нь ер явдаггүй шүү дээ. Мөнгөө л авчихмаар. Хогийн ногоон уутны үлгэрээ болоод олон тэрбум төгрөгөөр нь хөгжлийн бэрхшээлт иргэд өндөр наснуудаа орон сууц барьж хөнгөлтөө өнөр хэр тааруу 4-5 сая төгрөгөөс эхлэж авч
орон сууцнд оруулж үнийг нь цувуулж төлөвлөх журмаар орон сууцтай болгож өгвөл баярлахаар байна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэж дээдсүүд тансаглаасаа танвал ядуус бидэнд ашигтай босуу. Ард иргэд бүсээ чангал гэх мөртлөө тэр 3 сая дахь хэрэгэнд юунд тэрбум шахан төгрөг зарцуулчваа. Тэр хүүхд чинь бусдын адил иддэг, уудаг, уйлдаг, өвддөг, зовдөг усуу. Тийм учраас тэр хүүхдийнхээ нэрэмжид хүүхдийн имлэг барьчвал ашигтай байсан юм шүү. Гарын бэлэг бол өглгөө л яах вэ? За замын өөдөр цогц гарах гэж байна гэдэг чинь Монгол улсад хууль байхгүй жишээ дээ. Сурвалжлагч нь нийтлэлдээ ингэж бичсэн байна лээ. Их сурвалж мэдээсний дагуу шалгалтал цогцос байсан гэж бичсэн байна лээ. Их сурвалжгүй бол хилээр гарах гэж байсан байгаа үсттэй хүмүүсээ гэсэн байна. Хилээгүүл бол ер нь гараад явчих байсан юм байна л дөө. За Монголын гудамжаар явхаар тэр чигээрээ нус цэрээ хайсан хөгийн амьтад байх юм аа. Харахаас дур готмоор юмнууд байна л гэсэн байна. За сайхан бэлэг үнэхээр муу ажилдж байна. Огцруулгыг дэмжиж байна гэсэн байна. За ард түмэндээ сонирдуулах үгс Монгол комент нэвтрүүлэг дуурийн дуучин насан хүүгийн төмөр очроос гэж. Сайн байцгаана уу? Заавал бүрийн ихэр уншаад өгөөч. Хоёр дүүдэн өдрийн амраа магдан гайлтгая. Ард түмнийхээ үнж дуу хоолой болж явдаг танаа нэвтрүүлэгт баярлж явдаг илэрхийлье. Тэнгэр эцэг газар их маань хилэгнэж дуулж байсан их орон маань уйлж байна. Дэндүү тансаг байгальтай их нутаг маань харамсаж дээгүр том тушаалтангууд баярлаж нам засаг төрөөгсөн ард түмэн ядуурч их урлын гихчин хилэлцэж, хэрэлдэж, намууд хоорондоо хэрэлдэж, нам дотроо хагаралцаж байна. Их орноо гэсэн ургалж үзэлтнүүд нь устж үгүй болох нь баян хоосон хүмүүсийн ялгаа баглаа цэцэг мэт дэлгэрч байна. Том баггүй ус төрцөөр байтал толгойгүй төр засагтаа болж эхэлж байна. Цэвэр агаар цэнгэг ус байгаль их маань бохирдож, булангардаж гадныхан гихс гадны хүмүүсийн гарт орлоо. Их орон их газар нутаггүй болоход ойрхон байна. Илэн цулан цэцэг өвгдийн маань үлдээсэн өв хөрөнгө байгалийн баялаг газар шороо ан амтан үгүй болсоор гадны улс орнуудад өртөө Монгол улс, өртөө төр засаг, өртөө намууд, өртөө монголчууд, өртөө хойч үйгээд 5 сумны дайтай өртөнгүүд болцгоолоо. За энэ загтлыг бас бүрийн ихээр нууших гэсэн бас арай л утдаж чинь тэгээд санаачлахын бас Монголын ард түмэн ерөнхийдөө ойлгоод авчихсан байлгүй дээ хэлэх гэсэн үг нь бол ойлгосон байх л гэж бодож байна. За тэгээд мэдээллийн чанартай зүйл болоход маргааш Чингисийн талбай дээр 6 сарын 1-ээс чинь тээврийн хэрэгслийн татвар үйлчлэгний асуудал хугацаанд дуусж байгаа. Тэгээ маргааш бас татварын байгууллагуудаас энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэмэлт цэгүүд бас ажиллах юм байлаа шүү. Амжаагүй хүмүүс намжуулаарай. За сайн байцгаана уу? Хөдөлмөрийн хилцээс 35 наснаас дээш 3 сая төгрөгийн зээл өгч байгаа. Энэ авах ёстой хүмүүстээ ирэхгүй очихгүй байна. Ажил хөдөлмөр хийдэггүй хөдөлмөрийн хилцээс танилтай хүн авсан байна. Баянгол дүүргийн гэдэг ингээд цаашаа бас бичигдэж байгаа юм байна. За өдрийн минь төргийн үннийг хүргэдэг та хоёрт баярлаж байна. Автобус нэгтгэлийн ажил хаялтыг дэмжиж байна гэсэн юм сэтгэлдээ хэлүүлсэн байна. За оюутнуудад дүнгийн төлөө яваад голч дүн 3-аас дээш гээд багш нараа найз нөхөчгөл дүн нэмчих гэж хэлж байх юм гэж. За Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Иргэн Жамбал ТV Студиэс Монгол комментэд дараагийн загтал ирж байна. За та хоёр сайн байцгаана уу? Сайн. Та нарын ихлээ явуулдаг комент нэвтрүүлгийг устдаа орон даяар цаг алдалгүй хүлээн авч үздэг юм шүү. Цаашдаа цагаа сунгах зарим тохиолдолд иргэдээс оролцуулж гомдлыг нь биеэр нь сонсох хэлбэр байвал зүгээр юм. Миний бичсэн зүйлийг үргэлжлүүлэн 2 өдөр чамаагүй дараалаад нэвтрүүлж өгөөрэй. Дээд газрын сонорт нь хүрэх чухал зүйл байгаамаа. Манай Хөвсгөл аймгаас улсын хурлд сонгогдсон инх төвшин аймгийн дарга Эрдэнэбаатар нар оны 2 ивэр шиг сайн ажиллаж байгаа. Жишээ нь манай аймагт ардчилсан засгаас мөнгө өгч тус болдоггүй зөвхөн аймгийн дарга улсын хурлын гишүүн 2 маань өөрийн хэдэн мөнгө төгрөгөөр аймаг орноо орон сууцчуулах, зам тавих, булганы замтай холбох гэд их л ажлыг хийж байна да. Ер нь тэгээд ийм ачтаа тустай улс орноо бодсон төсөв хөрөнгө хэмнэж өөрсдөө хийдэг хүмүүс ховор юм. Иймд дараагийн сонгуулиар сонгогдоосоо гэж бодож байна. 2. Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газарт шинээр төгсөж ирсэн залуус төрийн албаны шалгалт өгөөд ажилд орно гэдэг гонжийн жоо юм аа. Яагаад гэвэл 12-13 онд шалгалт өгсөн залуус орж чадаагүй зөвхөн нам дэлгэхтэй намтай холбогдсон улсууд ажилд ордог ийм зарчим яваад байна. Тэгсэн мөртлөө аймгийн төрийн албаны зөвлөлийн салбарт ямар ч шалгалт өгөөгүй хүн байж ах жишээний. Би нэг жишээ хэлье. Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс газар дээр нь шалгалт авахд 6 хүний ур чадвар мэдлэг нь 54-өөс 69% байсан байх юм аа. Энд нэг дүгнэлт хийж бодож үзээч гэсэн. Нөгөө төрийн албанд хүн шалгаад байгаа улсуудын
өөрсдийн шалгасан чинь 60% хүрдэггүй гинэ. За нэвтрүүлэг За гих мэтийн зүйл бол оо яг сайхан үндсэн надад хоёрхан сэтгэл байна. Ахмадын автобусны мөнгийг бэлэн өгөх хэрэгтэй гэсэн байна. За энэ ч юу гэж байна? За хятадд өгсөн үнийг өгсөнтэй гэрлүүлдэг заншилтай манайхан анхаарал таавараа гэсэн байна. Тэгээд бас нэг зүйлийг миний хард нэг юм зураг байна л да. Одоо их хурсын баяр болгож байна. Чингисхан Ганцбаатар баярлдаг. Тэгээд энэ ч мартаагүй үздэй. Ингэх юм бол энэ жилдээ гэр гертээ өнжөөрөө төвөг цаашаа гэсэн юм зураг байгаа. Бид нар яаж баярлдаг вэ? Ямар орчин бий болгодог вэ гэдг нь л энэс харагдчих. За хоггүй сайхан, эрсдэлгүй сайхан баярлцгаагаараа. Монгол комментэд нэгдсэн нийлсэн бүх үзэгчдээ баярлалаа. 18 цаг 50 минут. Уншигдаж амжаагүй загтал сэтгэлдлүүдийн эх 7 хоногийн Монгол коммент нэвтрүүлгүүдээр үргэлжлүүлээ цааш нь явуулна. Яригдсан хэлэгдсэн олон асуудалд авах гээхийн ухаанаар хандан үз. Амралтын өдрүүд эхэлж байгаа тухтаа сайхан амарцгаагаараа. Ураагаа хэлээд өндөрлөе. Монгол коммент